За би зарчмын зөрөөтэй санал бол гаргасан. Энэ санал дээр та бүхэн бол харж байгаа. Яг энэний дараа санал хураагдах гэж байгаа. Нэг одоо санал байгаа. Тэрний өгөхөр шатлан дэвших гэдэг энэ үгийг нь үндсэн хуулиас авъя гэдэг ийм одоо би саналтай байгаа. Яагаад гэвэл энэ үндсэн хуулийн дээр шатлан дэвших гэсэн үгийг оруулж ирэх юм бол цаашдаа ирээдүйн олон залуучуудад төрийн албанд орох хаалгыг хаана. Өнөөдөр төрийн алба чинь хүн ажиллагаа болцсон. Тэгээ одоо сайн мэдлэг боловсролтой залуучдыг оруулж ирээд ажилуулъя гэхээр тэр босхын давдггүй. Гадаад сургууль төгсөөд өндөр боловсрол эзэмшээд эх орондоо хөгжил цэцгэлд нь хувь нэмрээ оруулъя гэхээр төрийн албаны хууль гэдэг том босго тавьчихсан. Ийм болцсон шүү дээ. Тийм учраас би тэр төрийн албаны хууль гэдэг энэ хууль чи энэ парламентын түүхэнд хамгийн их тод хар мөрөөр үлдсэн хууль шүү. Тийм төрийн албаны хуулийг бол бид нар баталсандаа бол би санаа зовж байгаа. Үнэхээр энэ төрийн албаны энэ хуулийг гарснаас хойш энэ төрд чинь өнгөлөх залуучууд байхгүй болсон шүү. Тийм учраас үндсэн хуулиндаа одоо шатлан дэвших гэдэг ийм зарчмыг оруулж өгөх юм бол цаашдаа энэ чинь юу болох юм бэ? Шатлан дэвших гэдэг үгийг юу гэж ойлгох юм? Шатлан дэвших гэж юу юм? Одоо бүр сүүлдээ шатлан дэвших зарчимтай байна гэдэг. Тэгээ одоо нэг шатанд нь ажиллана гэдэг ингээд нэг хоньны ээлж өнгөрүүлдэг хэдэн хүмүүсийн дэвшдэг нэг юм алба боллоо шүү дээ. Төрийн алба ч. Тэгээ одоо аль болох урьж авчирмаар байна шүү дээ. Гэхдээ залуучуудаа та нарын цалин багч гэсэн Монгол төрдөө зүтгээч. Цалин нь багч гэсэн энэ эх орныхоо төлөө нэг сэтгэл гаргаач ээ. Сэтгэлээрээ ажиллаач ээ. Үнэхээр энэ одоо төрд чинь та нарын дуу хоолой хэрэгтэй байна гэдээ урих гэхээр энэ нэг төрийн албаны хууль чинь үнэхээр одоо төвөгтэй байна. Тэгээ одоо бүр сүүлдээ үндсэн хуулиндаа шатлан дэвших гэдэг ийм зарчим оруулчаад тэгээ бид нар одоо шатлан дэвшнэ. Бид нар одоо энэ дотроо байна. Ийм одоо шатлан дэвших зарчмаар ажиллана. Чи шатлан дэвшээгүй гэд. Тэгээ өнөөдөр гадаадын ихтэй сургуулиуд сураад дотооддоо ч гэсэн сураад эрдмийн зэрэг хамгаалаад төрд ажлыг ихээр авахгүй. Авлаач юусаа аваачаад нөгөө нэг анхны мэрэгжилтэнгээс нь авахлаа ажилуулна. Тэгэхээр хин тэнд ажиллах юм бэ? Тэгээд нөгөө залуучууд чинь хувийн компанид ажилладаг, эсвэл хуваараа бизнес эрхэлдэг. За тэгээд одоо энэ төрийн алба гэдэг чинь ерөөсөө булангартцсан юм байна. Энэ төрийн алба гэдэг чинь ерөөсөө одоо бидний байх ёстой газар биш юм байна гэдэг. Ингээд иймэрхүү л ойлголтод л хүрж шít. Яаж Монгол төр өндөр боловсролтой мэдлэгтэй залуучуудыг төрдөө оруулж ирэх вэ гэдэг бодлогыг боловсруулах ёстой болохоос биш. Үндсэн хуулиндаа шатлан дэвших гэдэг зарчмыг хийж өгчөөд хэдэн хүнийг хамгаалах гэж сууж байж болохгүй. Үнэхээр энэ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс бас намайг буруутгаж магадгүй. Гэхдээ би чин шударгаар хэлж байгаа. Төрийн албаны олон залуучуудтай уулзсан. Үнэхээр сайн залуучууд энд орж ирэх юм бол бид нар энэ дунд хөгжмөр байна. Одоо тэгэл нэг 5-10-уулаа нийлцсэн нөгөө л хэд маань сууж идэг. За бата чи одоо дарга болсон. Одоо доржо чи бол гэл ингээд цаашдаа суух нь шүү дээ. Одоо цаашдаа ийм байдлаараа яваад Монгол төрийг Монгол орныг өөдөн татна гэвэл байхгүй. Ер нь үзэж харснараа шүү. Сурж мэдснээрээ шүү. Тэрнээс биш ингээд нэг хоногийн бор хоногийг өнгөрүүлээд нэг явж байгаа нэг хэдэн нөхдүүд энэ төрийг нэг цэвэрлээд энэ төрд нэг шударгаас тогтоогод байна гэж байхгүй. Наад хэд чи угаасаа сурцсан ажиллаа л хийн. Та нар харж байгаа төрийн албаны нэр хүнд унаад шал дээр орчихсон. Тэгээ наад хэд чин ийм одоо байдалтай хүмүүс яаж энэ төрийг өөрчлөх юм бэ? Төрийн албанд сайн залуучууд ажиллаж байгаа. Гэхдээ та нарын дунд салхи оруулах цаг ирсээ. Энэ салхийг оруулах гэхээр үндсэн хуулиндаа шатлан дэвших гэдэг нэг юм лооцон тавих гэдэг юм. Одоо энийг болиул яасан юм бэ? Шатлан дэвших гэдэг үг чинь ер нь монгол хэлэнд их ойлгомжгүй шүү. Шатлан дэвшнэ гэж юу юм? Мэрит гэдэг үгийг орчуулсан юм шиг байна. Мэрит гэдэг чинь тэгж шатлан дэвших гэдэг үгээр ч орчуулагддаг ч юм биш. Монгол хэлнийхээ хэлжлэл үлээ. Мэрит гэдэг үгийг чи ингэж орчуулахгүй. Тэгэхээр одоо их хурлын гишүүдээсээ би хүсэж байна. Ирээдүйн төлөө чин сэтгэл гаргаад энэ үндсэн хуулинд энэ үгийг авч хаяа. Тэгсэн цагт Монгол төр сайлах орн, тэгсэн цагт Монгол орн хөгжил цэцгэлтийн замдаа орноо. Олон сайхан залуучуудыг Монгол төр урмаар байна. Бүгдээрээ сайхан эх орондоо хүрээд ир. Одоо гадаадд байгаа хүмүүс харж байгаа шүү дээ. Та нарыг эх оронд чин авчраад
Энэ Монгол төрд энэ олон салбарт урьж ажилуулмаар байна. Та нар маань эх орондоо хүрээд та нарыг ирсэн цагт та нарын салхи, та нарын дуу хоолой, та нарын мэдлэг боловсрол энэ төрд орж ирж байж цаашдаа улс орон хөгжиж шүү гэдгийг би бас хатуу хариуцлагатайгаар хэлье. За одоо эрхэм гишүүн Ж